Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Энэ 7 өдрийн турш өглөө бүр хамтдаа эзний үгийг хүлээн авч, хамтдаа залбирч, эзнээр бас урамшуулгадаж ятгагдсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ энэ 7 өнөгийн ажлын хамгийн сүүлийн өдрийн эзний үгийг өдөр хамтдаа хүлээж авцгаая. Тэгээ хамтдаа залбирая. Их эзэн минь бид таны өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө танд баярлалаа. Хайр та минь яг энэ цаг мөчид бид тань руугаа хандан таньдаа талархаж, бас алдрыг өргөж, таны үг, таны үнэнийг бид гуйн залбирч байна. Өнөөдөр бидэнтэй өөрийнхөө үнээр ярих болтугай. Бидэнд бас шинэ ухаарл, шинэ ойлголтыг өгөх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Амен. За бүгд хамт Матай номын 27 дугаар бүлгийн 38-аас 44 дугаар ишлэгийг хүлээж авцгаая. За би та бүхэнд уншаад өгье. Тэгэхэд түүнтэй хоёр дээрэмчин нэг нь баруун, нөгөө нь зүүн талд нь цовдлолов. Дэрэгдүүр нь өнгөрөсөд толгоос гисрэн түүнийг доромжилж сүмийг нурааж 3 хоногийн дотор барьдаг чи өөрийгөө авраач. Чи бурхны хүү мөн юм бол загалмаанаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид хуулийн багш нар баад ахлагчдын хамт мөн адил илэглэн тэр бусдыг аварсан ч өөрийгөө аварч чадсангүй. Тэр бол Израилийн хаан. Тэр одоо загалмаанаас бууг. Тэгвэл бид түүнд итгэн. Тэр бурханд найдаж байсан бидтэй. Бурхан түүнийг таалдаг юм бол одоо л түүнийг авраг. Бурхны хүү бол би байгаа юм гэдэл байсан бидтэй гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч түүнийг бас доромжилжээ гэж. За эзэн Есүс Христ загалмаа дээр ингээд цовдлогдсны дараа тэнцээ байсан ер нь хүмүүс Есүсийг илгэлэн дооглож доромжилсан тий. Тэгээд Ромын цэргүүд, тэгээд хуулийн багш нар, фарисеучуд, шашны зүтгэлтнүүд бас игэл жирийн иргэд, тэгээд жирийн иргэд тэрж байтугай бүр хамт загалмаа дээр цовдлогдчихсэн хүмүүс хүртэл Есүсийг доромжилсан. Яаж доромжилсан мэхээр чи нөгөө нэг өөрийгөө ингээл месая гэдсэн яасан бэ? Аварч гэдсэн яасан бэ? Бурхны хүү гэдсэн яасан бэ? Тийм л юм бол чи одоо өөрийгөө аврах талтай харъя л та гэж. За хүний ухаанаар бодвол нэрээ за яг тийм үе тохиолдолд нэрээ яаста би чамд нэрээс өөрийгөө харуулад өгөлдөөг буугаад ирмээр. Тэгээд эзэн Есүс Христ тийм хүч чадал байсан уу? Байсан. Эзэн Есүс Христ тийм боломж байсан уу? Байсан. Тийм эрхэн байсан уу? Эрхэн байсан. Гэтэ яг эзэн Есүс Христ тэр бүх доромжлыг өөртөө хүлээж аваад тэгээд бүр тэгэн байж ингэж цовдлуулж байгаа юм бэ. Тэгэн байж тэгж алуулж байгаа юм бэ. Энэ хэсгээс бүгдээрээ өнөөдөр эзэн Есүс Христийн цовдлогдсон ивэлт баасан гаргийн энэхүү өдөр эзэн Есүс Христ бидний төлөө ийхүү төгс тахил болсон. Энэ үйл явдлаас бүгдээрээ суралцгаая. Эзэн Есүс Христ аавдаа дуулууртай байсан. Бурхан аавдаа дуулууртай байсан. Тэр бүхэн төрлөختнийг аврахын төлөө өөрийнхөө амийг юм ч тооцоогүй. Тэр өөрийнхөө ямар ч гим нүгэлгүй тэрхүү энэ биеийг амийг гим нүглийн шийтгэл болгон тушаасан. Энэ зорилгын хүрээнд эзэн Есүс Христ хизээч өөрийнхөө эрх ашигыг бодож байгаагүй. Тэр харин хүн төрлөختний төлөө өмнө нь хизээч уулзаж байгаагүй. Тэдгэр хүмүүсийн төлөө өөрийнхөө амийг өгсөн мөн. Тэр эзэн Есүс Христэд итгэж амьдрын гэдэг нэг талдаа амар тайвны амьдрал түүний сүнсээр удирдуулсан түүний хайр, түүний нэгүсэл дотор ингэж нүмер нөөлөгт нь орсон амар тайвны амьдрал мөн боловч нөгөө талдаа бид бас өөрийгөө үгүйсгэж загалмаагаа үүрэх амьдрал байдгаа гэж. Эзэн Есүс Христ маш тодорхойгоор өөрийнхөө амьдралаар үлгэрлэж, загварлаж бидэнд зааж өгсөн. Яг өөрийгөө үгүйсгэж загалмаагаа үүрч амьдрын гэдэг яг юу юм бэ гэдгийг ойлгуулсан байна. Тэр бол юу юм бэ гэхээр Бурхны хаанчлалын төлөө, Бурхны хүсэл биелэхийн төлөө өөрийгөө золиослсон байна. Тэр би та бүхнийг энэ хэсгээр энэ үгээр дамжуулан уриалж байна. Бүгд өнөөдөр эзэн Есүс Христийн тэрхүү загалмайн ажлыг эргэн санахтаа ямар ч мөнх амийг авах зохистой байгаагүй, эрхтэй байгаагүй бидний төлөө амиа өгсөн эзэн Есүс Христийн энэхүү гайхамшигт үйл хэргийг бүгд үргэлжлүүлцгээе. Та энэ хорвоодлын дээр ирэхдээ дэмий хоосон ирээгүй. Та энэ хорвоодлын дээр амьдарч байгаа амьдралын өдөр хоногуд нь ерөөсө хоо болсон хийн хоосон зүйлийн төлөө ерөөсө байгаагүй. Бас байх ч ёсгүй. Тийм учраас эзэн таныг дуудсан байгаа. Бурхан таныг дуудсан. Ямар нэгэн зорилгын дагуу дуудсан. Зөвхөн таны хийж чадах тэр үйл хэрэг гэж байгаа. Бас үйлчлэл гэж байгаа. Зөвхөн таны гүйцэлдүүлж чадах тэрхүү дуудлага гэж байгаа. Та Бурханаас тэрхүү дуудлагыг хүлээж аваарай. Хэрвээ та дуудлага хүлээж авсан бол тэрхүү дуудлагатаа та үнэнч байгаарай. Бурхан танд сануулад Бурхан таныг дуудсан гэдгийг та мэдсээр байгаа мөртлөө одоо хүртэл та Бурханд заа гэж хэлээгүй, тийм ээ гэж хэлээгүй бол та эзэн рүү ирээд заа гэж хэлээрэй. Түүний дуудсан дуудлагын дагуу та амьдралынхаа он жилүүдийг зориулаарай гэж би та бүхнийг уриалж байна. Яагаад гэвэл энэ хорвоодлын амьдрал дуусах үед бид нар эзэнтэйгээ уулзах болно, бид мөнхийн улсад очих болно.
тэр болтол бидэнд хийх маш их ажил байна, маш их үйлчлэл байна. Бидний хичээл зүтгэл, бидний зориултаас болж, бидний өөрийнхөө амьдралыг өгөөсгөж зарламаагаа өөрсөн тэрхүү золиосос болж олон Монгол ахын дүүс маань олон хүмүүс Христэд итгэх учиртай байгаа. Тэгэхээр энэ зорилгыг би та бүхэндээ бас ингэ дахин сануулмаар байна. Тэгээ бид хий димилийн хорвоодлын дээр амьдардаг хүмүүс бол биш шүү. Эзэн Иесус Христ залмаа дээр цовдлцоод өөхөх хүртлээ. Тэртээ өөхөх нь тодорхой болсон байхад хүмүүс хүртэл доромжиж байхад тэр твцсэн, тэр өөрийгөө үгүйсгэсэн хэвээрэл байсан. Эцсийн мөч хүртэл өөрийгөө үгүйсгэсэн. Тийм учраас би та бүхнийг уриалж байна. Бүгдээрээ энэ амьдралыг Иесусийн төлөө зориулцгаая. Энэ амьдралыг түүний алдрын төлөө зориулцгаая. Энэ амьдралыг Бурхны хаанчлалын төлөө зориулцгаая. Амен. Тэгээ та бидний амьдрал утга учиртай, та бидний амьдрал үн цэнтэй шүү. Хамтдаа залбирая. Хайр та бүхэнд бид таны өмнө ирж байна. Эзэн биднийг хайрлаж, эзэн та биднийг өршөөн сойрхож аврал хүртэх ёсгүй байсан, ирэхгүй байсан биднийг та аврахын төлөө цорын ганц хүүгээ хорвоодлох хідэлгээж бидний үүрхээс тусан шийтгэлийг загалмаа дээр өөрүүлж эзэн түүний амиар та тахил өргөсөнд баярлалаа. Эзэн биднийг аврахын төлөө энэхүү гайхамшигт үйл хэргийг та төлөвлөсөнд баярлалаа. Аваа бид ирээдүйн он жилүүдэд амьдралын өдөр хоногудаа эзэн таны төлөө амьдрахаар үнэхээр шийдмээр байна. Бидэнд та зааж өгөөрэй. Биднийг та бас ятгаарай. Бидний дотроос та биднийг юуны төлөө дуудсан бэ? Ямар зорилгын төлөө та биднийг дуудсан бэ гэдгийг сануулах болтугай. Тийхүү эзэн минь дуудлагатай үнэнч зогсоход эзэн та биднийг хүчрэгжүүлэх болтугай. Тандаа баярлалаа. Бидний төлөө энэ өдөр амиа өгсөнд тандаа баярлалаа. Их эзэн Есүсийн нэрээр талархан бас даатхан залбирлаа. Аамен.